За сайн байцгаана уу та бүхэнд шинэ 7 хоногийн эхний өдрийн өглөөний мэндийг өргөн дэвшүүлж байна. За ингээд Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтынхаа үзэгч уншигч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргье. За олондоо.com сайтаас нь шинэ 7 хоногийн мэндийг хүргэж Солонгос улсын баруун иргийн далаа Сохэ Бада гэж ярьдаг тийм ээ. За баруун иргийн далайн нэгэн үзэсгэлэнтэй бас олон хүмүүсийн ирж аялал зугаалдаг ийм нэгэн далайн иргээс Хэбионгаагаас та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байна. За ялгуун сайн байна уу? Шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За ингээд Солонгос улсын Солонгос улс маань өөрөө Солонгосын хойг гэдэг хойг дээр байдаг улс тийм ээ, та бүхэн сайн мэдж байгаа. За хойг дээр байдаг улс учраас баруун зүүн урд талаараа гэдэг. За гурван талаараа бол далаагаар хүрээлэгдсэн ийм их газрын төгсгөл хойг юм аа. Тэгээд за Солонгос улсчууд бол Сохэ Бада гэж баруун иргийн далай, Тунгэ Бада буюу зүүн иргийн далай, Намхэ Бада за өмнөд иргийн далай гэдэг гурван ийм иргийн далайгаа ингэж нэрлэдэг. За энэ гурван иргийн далай бол гуруулаа ийм бас онцлогтой өөрийн ийм онцлогтой ийм байдаг. За бид бүгдийг лайв хүргэж байгаа энэ Сохэ Бада гэж Солонгосын хойгийн баруун иргийн далай болвол Солонгосоор бол Кэббол Бада гэж ярьдаг тийм ээ. Нөгөө далайн таталцал төрөлт ихтэй ийм далай юм. Тийм учраас далайн ирэг болвол их тийм гүнзгий биш. За ийшээгээ ороод бараг нэг худалчхонд 100 м шахуу алхаж байж насвын төрсэн том хүний мөрөөр толгоо татах төвшөнд очино. Бараг 100 м шахуу явж байж нэг метр 50-60 болж гүнзгийрдэг юм уу та. За өчигдөр бид болвол энэ Сохэ Бадагийн бидний байгалийн газар болвол Гужи Хэсүевжан гэдэг Гужигийн ийм далайн иргийн бич дээр хүрэлцэн ирсэн байна. За өчигдөр бид нарыг ирэхэд өдөөс хойш ирэхэд болвол энэ далай татаад тэр харагдаж байгаа энэ далай нэг ийм зурсууд байна тийм ээ. Энэ шар ингээ хөвөөд байж байгаа. Энэс бараг 100 м шахуутай цаана харагдаж байна. За тэр шар хөвөөд байгаа энэ далайн энэ эхний зурвсцаа болвол ил гарчихсан. Усан цааш татарцсан ил гарцсан байсан. Тэр цаана хөвж байгаа энэ улаан өнгөтэй энэ зурвс дээр бол далайн эрэг очсон байсан. За бид бүгд энэ өмнө харагдаж байгаа энэ хоёр ийм хад байна. Уул их түүхтэй ийм хад байгаа нь уул байна. За энэ хоёр болвол ил гарчихсан. Өчтөр бид нар алхаж явсаар угаад энэ хадан дээр гарсан. За өнөө өглөөний байдлаар болвол энэ хоёр хад маань дусанд автчихсан. Алхаж очих боломжгүй болцсон байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энэ Сохэ Бада буюу Солонгосын зүүн иргийн баруун иргийн далай болвол ийм онцлогтой. Ингээд өдөөс хойш шөндөө ус нь ингээд түрээд ороод ирдэг. За ингээд өглөөнөөс хойш татасаа өдөөс хойш гэхэд болвол ингээд бараг энэ эргээсээ цаашаа 100-200 м татардаг юм уу та. За ингэж ажиглагдаж байна. За та бүхэнд би лайв хийж дамжуулж байгаа нэг учир юу вэ гэхээр Солонгос улсад ажил амьдарч байгаа монголчууд маань за өөрийнхөө хувийн унаатай, машинтай Чэжүү арал руу яаж хэрхэн аялж болдог талаар бас аяллаа тэмдэглэл байдлаар лайв бэлтгэн хүргэхээр ингэж зорж байгаамаа. Солонгос улсад ажил амьдарч байгаа монголчуудын хувьд за яг энэ 7 хоногоос өнөөдрөөс ахуулаад бол ерөн Солонгос улсад амралт эхэлж байна. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг болвол өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс ахуулаад ингээд амарсан. 7-оос 10 хоног ер нь бол амардаг хүүхдүүд. За энэ үед харуулаад солонгосчууд бас амралтаа их авдаг ийм үе. За яг өнөөдрөөс ахуулаад Солонгос улсад амралтын үе ирж байна. Тийм учраас энэ үеийг тааруулаад бас манай олондоо.com сайтын хамт олон
өөрийнхөө машинтай, хувийнхаа унаатай Чежүү арал руу одоо яаж хямд төсвөр байдлаар аялаад ирэх боломжтой байдаг юм бэ гэдгийг харуулах үүднээс ийм аяллаа тэмдэглэл лайв нэвтрүүлэг та бүхэндээ бас бэлтгэн хүргэе гэж бодсон юм. За нацаг Юмжавын Гамбат асууж байна. За хаана вэ? Инчооны далай юу гэсэн байна. Инчооны далай ер нь гэсэн үгтэй тий. Солонгосын одоо зүүн иргийн бишээ баруун иргийн далай. Гэхдээ бидний байгаа газар бол за Сөүлээс одоо энэ 170-80 км давхиад ирсэн. Аммёндуу гэдэг ийм арал дээр ирсэн байна. Аммёндуу гэж арал дээр. За энэ байгаа газар бол Аммёндуу гэж энэ Солонгосын Сохэ бада буюу одоо энэ баруун иргийн далайн одоо бас хэд хэдэн ийм нэртэй бас олон хүн цугладаг ийм бичүү далайн эргүүд наран шалгын газрууд байдаг. Тэрний нэг л дээ Аммён энэ Гуджи гэдэг. Гуд цэцэг гэсэн үг тийм ээ. Жи гэдэг бол одоо солонгосоор газар, туужи, жи газар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Гуджи хэсүүгжаан гэдэг одоо цэцэгсийн газар гэх юм уу да тийм ээ. Ийм гоё үзэсгэлэнтэй нэртэй ийм далайн эрг байдаг. Тэнд ирсэн байна. За ингээд та бүхэндээ шинэ өдрийн шинэ 7 хоногийн мэндийг одоо ингээд далайн сайхан чимээгээр мэдчилж байна. За Чежүү арал руу яаж машинтайгаа аялж болдог талаар одоо нэвтрүүлэг бэлтгэж өргөх гэж байгаа. За өчигдөр бид нар Сөүлийн төвөөс болвол одоо 11 цагийн үед хөдөлсөн. За тэгээд Сөүлээс бол одоо Сохеан гусугдуруу гэж байдаг тийм ээ. За баруун далайн эргийн хурдны зам гэж. Сохеан гусугдуруу. За манай монголчуудын мэдгээр бол одоо Мокпо хот руу явдаг хурдны зам байдаг шүү дээ. Сохеан гусугдуруу гэдэг. За тэр Сохеан гусугдуруугаар бол ингээд Сөүлээс нэг ороод суучихад бол тэр гусугдуруу чинь бол ерөөсөө нэг ч салахгүйгээр ингээд авчдаг юм байна. Энэ Кёнгбук гусугдурууг бодох юм бол Сохеан гусугдуруу бол одоо харьцангуй ачаал багтаа байдаг машин цөөхөн. Тэгээд ингээд авчихаар замаараа Инчоноор дайраад тэгээд Сосанаар дайраад ингээд явсаар байгаа тэр чигээр авчих юм бол за бараг нэг 400 орчим 500 орчим явдаг болоо тэгээд шууд Мокпо орчдөг штэ. Тэр гусугдуруугаар явсан. За бид нар гэхдээ яг замд нэг амрыг гээд замаасаа нэг 60 70 км хазаагаад энэ Гуджи хэсүүгжаан гээд Аммёндуу энэ арал дээр түр ирсэн байгаа арал дээр. За одоо эндээсээ одоо бид нар хөдлөх гэж байна. Хөдлөхөөс өмнө та бүхэнд одоо энэ сайхан хоёр хадыг харуулж шинэ 7 хоногийн мэнд хүргэж Солонгосын одоо баруун иргийн далайн сайхан чимээг сонсгож за бидний ажиллаж амьдарч байгаа энэ улсад одоо ингээд амралтын үе эхэлж байна шүү гэдгийг дуулгах гэж лайв хийж байгаа маа. За бид нарын төлөвлөгөө болвол яах вэ гэхээр одоо ер нь бол Сөүлээс гарч явсаар байгаад замаараа аюу газар үзэж явж байгаад очих газар болвол Солонгосын Намхэ буюу одоо өмнөд далайн эрэг дээр өмнөд далайд байдаг Вандуу гэж тийм жижиг нэлээд том арал л да Вандуу гэдэг ийм арал байгаа. Их газараас ойрхон зайтай. Ийм Вандуу гэж арал дээр бид нар очиноо. За Вандуу гэж арал дээрээс болвол тэнд усан бомб байдаг юм байна. За Вандуу арал ороод Вандуу арлаасаа болвол Чежүү арал руу болвол маш ойрхон юм байна. За Вандуу арлаас Чежүү арал руу усан онгоцон суугаад авчихаар бол нэг 2 цаг 30 минут яваад Чежүү арал орж болдго юм байна. За хамгийн гол нь нэг усан онгоцонд урьдчилан захиалга өгөөд пледэ өгөөд машина ачуулах гэж байгаа. За ямар ч машин хамаагүй унжаа машина болвол урьдчилаад пледэ авахдаа машиныхаа ачуулга захиалгыг өгөөд мөнгө төлчих юм бол Вандуугаас машина ачуулчих болдго юм байна. За Вандуугаас машина ачуулаад усан онгоцоор цаашаа яваад Чежүү арал дээр болвол усан онгоцоор 2 цаг 30 минут давхад очичдөг юм байна. Вандуу гэж арлаас. Тэгээ Чежүү арал дээр очиж машинтайгаа очихаар машина буудгаад авчна. Тэгээ машинтайгаа Чежүү арал дээр бол одоо хүссэн юм а үзээд хараад явах боломжтой. За ер нь бол манай монголчууд мэдж байгаа бох Чежүү аралд очиж үзсэн хүн байгаа ч үзээгүй хүмүүс байгаа. Ер нь бол Чежүү арал чи өөрөө маш том арал шүү дээ. Дээр нь бол Чежүүши, Согипуши гэдэг одоо 2 хот байдаг. Чежүү хот, Согипу хот гэдэг 2 хот байдаг. За үзэж харах юм бол Чежүү арал бол маш ихтэй. Маш ихтэй. Одоо янз бүрийн одоо зуулчдад зориулсан одоо үзэсгэлэнгүүд за тэгэл одоо байгалийн үзэсгэлэн интерес, далайн интерес гадна болвол одоо жуулчдад зориулаад сонирхолтой байдлаар ингээд хийчихсэн үзмрүүд
одоо музей энэ төр гэх мэтийн одоо галерей гэдээ маш их зүйл байдаг. Тэгэхээр одоо Жээжүү арал дээр нөгөө өөрийн машинтай очивол дор зургаараа тий ингээд яваад үзэх юмаа үзээд хоногдох газараа хоногдоод явах боломжтой. Түүнээс одоо онгоцоор очдог. Тэгвэл тэнд такси бариад байдаг юм уу? Ингээд яваад юм үзэр гэдэг бол маш хэцүү байдаг. За дээрээс нь Жээжүү дээр очиод машин болвол рентэлж болно, түрээсэлж болно. За гэтэл одоо түрээслэх машин болов ер нь үнэтэй тусаад байгаа биднэрт. Олуулаа байгаа учраас. Ер нь бол машин тэгээд нэг өдрийн доотлол нэг 100 мянгаас тэгэл эхлээл 200-300 мянган хооронд байдаг учраас машин түрээсэлж аялна гэдэг бол маш хүндрэлтэй. Зардал их гарнаа. Тийм учраас ингээд машинтайгаа Сөүлөөс гар давхиад Соояан гусаг дуруугаар урдны замаар давхсаар байгаад Мукпу өнгөрөөд Мукпугаас цаашаа болвол өсрөл цаг л явах юм шиг байна. Тэгээд Ванду гээд Солонгосын хамгийн өмнө далайн одоо арал дээр очичдөг юм байна. За тэгээ Вандугийн усан бомтноос цаашаага Жээжүүгийн усан бомт руу бол машина ачуулаад ингээд өөртөө суугаад явцдаг. 2 цаг орчим явдаг гэж байна. За дараагийн дайвараа би та бүхэнд одоо Ванду арал дээрээс шууд дамжуулж ямар арал байдгийг за машин тэргээ ачуулаад өөртөө усан онгоцонд суугаад Жээжүү рүү явхад ер нь төлбөр мөнгө нь ямар гарч ийн яаж байна гэд бас мэдээлэл дамжуулах болно. Долондоо.com сайтаа та бүхэн ойрхон байгаарэ. За энэ Гужи Хэсүгжаан гэдэг газар бол өчтөр амралтын өдөр одоо нэлээд хүн бужигж байсан. За өнөө өглөө бол ингээд хов хоосон болчихсон. Наран шарлагын юм асар масрууд ингээ хомигдчихсан, хов хоосон болцсон байж идэм байна. Та бүхэнд лайв өндөрлөхөөс өмнө одоо энэ хоёр хадыг танилцуулъя. Энд ингээд далайн татлаг болохоор ил гарчдаг хүмүүс алхаж очиод тэнд хөөх агуу магуутай ингээд зураг авахулт их гоё гардаг. За ингээд өдөөс хойш оройдоо шөндөө ингээд болохоор далайн төрлөг орж ирээд ингээд далаадаа ороод нуугдчихдаг ийм хад юм байна. Тэгээ энэ хадыг үзэж энэ хадны өмнө зураг авахулах гэж хүмүүс жуулчд дотоодын жуулчдыг ирдэг гэж өстө танилцуулж байлээ. За энийг юу халбэ хад харабожи хад гэдэг яриад байлээ. Энэ тийм домог байдаг юм байна. За тэр цаатлын тэр жоохон ийм бөхтөрдөө мод ихтэй том хад нь болвол одоо өвөө хад гэдэг. За наатлын одоо энэ мод багтай жижигхэн цомпор одоо энэ хадыг болвол эмээ хад гэж ингэж нэрлэдэг. Өвөө эмээ хад гэж ингэж нэрлэдэг юм байна. Тэгээд энэ хавийн нутаг усаа одоо ингэж ивэдэг. Энэ далааг ингэж одоо сахидаг одоо ийм амин сүнстэй. Манай энэ хавийн одоо ингэж баг одоо манай монголоор бол нэг одоо бид нар чинь байгалийн одоо сахиу савдаг гэж ярьдаг тийм ээ. Тиймэрхүү одоо утгыг агуулдаг одоо ийм эмээ өвөө хад байгаамаа гэж. Ингэж энэ аялагчдад энэ нутгийн хүмүүс бас тайлбарлаж хэлж байлээ. За ингээд эмээ өвөө хатан дээр зураг авах болчихад Гужи Хэсүгжаанаас одоо бид нар дахиад ийшээ 60 км давхиад нөгөө Соояан гусаг дуруугаар ороод за эндээс болвол Мукпу өнгөрөөд бидний очих гэж байгаа Анмёндо гэж буюу Солонгосын одоо өмнөд иргэний тэр юуны Ванду гэж арал дээр очиход болвол за навигашн хийгээд харахад болвол 370 км гэж сая зааж байна. За гүнсэн долгор сүрэн маань энэ газар очиж үзсэн гоё юм байлаа гэж тийм байна. Үнэхээр гоё юм байна. Бас манад энэ хамт яваа хүмүүс дунд маань бас хүүхдүүдтэй хүмүүс явна ингээд энэ далаа болвол нэг Соояа бадаа чинь ийм гүнзгий биш байдаг юм байна. Хүүхдүүд ирж тоглож наадахад болвол аюул ус одоо юу гэдгийг усанд эндэх мэндэх аюул байхгүй их аштайхаа юм болоо гэж бодлоо. Тэгээд нөгөө Сөүлөөс жахан зайтай ийш арал руу ордог учраас бас тэр болгоныг хүн бас их энэ хавийн хүмүүс шавдаг болохоос холоос ирсэн хүн их багтай. Их аштайх юм болоо гэж бодлоо. Бас гайгүй цэвэрхэн ийм эрэхтэй юм байна. За ингээд Солонгос улсын монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт Долондоо.com сайтын зүгээс одоо Солонгос улсад амралтын улирал эхэлж байгаатай холбогдуулаад өөрийнхөө одоо ховийн унаатай, ховийн машинтайгаа Жээжүү арал руу хэрхэн аялах вэ гэдэг энэ лайвыг цуврал аюу та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа шүү. Та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай. За ингээд эхний лайв маань Солонгос улсын одоо баруун иргэн далайн одоо нэг үзэсгэлэнтэй бийч болох одоо Гужи Хэсүгжаан гэж газараас хүрлээ. Одоо тэгээд дараагийн лайв маань Солонгос улсын одоо өмнөд далайн ирэг буюу Намхэ бада. За Намхэ бадад байдаг Ванду гэж арлаас та бүхэндээ хүрэх болно.
За та бүхэн одоо ингэ сонирхолтой байдлаар мэдээлэл авч одоо мэдээлэлтэй ойрхон байх хүсвэл монголчуудын мэдээлэл нэгдсэн сайт олондоо.com сайтынхаа энэ пэйж хуудсанд одоо лайк дарж бидэнтэй нэгдээрэй гэж хүсвэсэ. За мөн одоо үзэж байгаа хүмүүс маань Солонгост байдаг монголчуудынхаа одоо нүүр хуудсууд руу пэйжүүд рүү группүүд рүү шеэрлж бас монголчуудаа мэдээлэл дамжуулж өгөөрэй. Баярлалаа.